Ойрын өдрүүдэд Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэх сангийн сайд Хүрлбаатар нар одоо дараалан хил мэдээллийн хэрэгслэр одоо 2.8 их найт төгрөгийн өр авлага барагдуулсан мэтээр ярьж тэрийг одоо их том ажил хийсэн түүхэнд үлдэх тод мөр болсон гэдэргэж ингэж маш сүржүүгээр ярьж байгаа. 2016-17 оны энэ одоо гадаад өр авлагын тооцоо судалгаа мэдээлэл нь гар дээр байж байна. За 16 онд үндсэндээ Монгол Улсын дотоодын одоо засгийн газрын дотоод өр 6.4 их найт төгрөг байсан. За 17 онд засгийн газрын дотоод өр 4.2 их найт болсон. За зөрүү бол 2.2 их найт болж байгаа. За ер нь бол төсөвцөөсөн үндсэн үзүүлэлтийг авах юм бол 17 онд 1.1 их найт, за 18 онд мөн 1.1 их найт төгрөгийн одоо өөрөөр төсвийн зардлыг бас болгож өгсөн байгаа. Тэгэд энэ бүгдээс харахад бол яагаад ч 2.8 их найт төгрөгийг бол одоо барагдуулах боломж бол харагдахгүй байгаа. За барагдуулсан байлаа гэхэд төсвийн хууль зөрчсөн үндэслэл бол энд гарч ирж байгаа. За 3 дугаар тэгвэл өнөөдөр одоо дотоод өр авлага өндөр хүүтэй арилжааны банкуд бол бусдын их усраас авсан дотоод өр авлагыг барагдуулсан гэж яриад байгаа. За үзүүлэлтээр бол дотоод өр авлага одоо буурсан үзүүлэлт бол харагдаж байгаа. Гэхдээ энийг өнөөдөр Монгол Улсын засгийн газар сайн давш олон улсын валютын сангаас авч байгаа урт хугацааны бага хүүтэй зээл, за түүгээр одоо дотоодын одоо өндөр хүүтэй богино хугацаатай одоо энэ өр зээлийг одоо дарж барагдуулах замаар энэ ажлыг бол хийсэн байгаа. Засгийн газрын одоо гадаад өр бол 16 онд 10.4 их найт төгрөг байсан. Тэгвэл одоо 17 онд 17.8 их найт төгрөг болж өссөн байгаа. Тэгэхээр Монгол Улсын гадаад өөр нийтдээ үндсэндээ бол одоо аж ахуй нэгж байгууллагууд болон бусад одоо их усүрдээ суус өөр биш. Энэ бол зөвхөн Монгол Улсын засгийн газрын гадаад өр дангаараа одоо өссөн юм үзүүлэлт харагдаж байгаа. Энэ Монгол Улсын засгийн газрын дангаараа тавьсан өр нь нийт улсын гадаад өр өсгөхөд шууд нөлөөсөн ийм үзүүлэлт харагдаж байгаамаа. Асуудлыг олон түмэнд буруу ойлгуулж гадаад өр буурсан мэтээр одоо ингэж одоо зарлж байгаа нь бол үнэхээр энэ бол маш хариуцлагагүй ёс зүйн үйлдэлээ гэж ингэж харж байгаа. Тэгээд хамгийн гол юм бидний санаа зовж байгаа юм юу гэхээр өнөөдөр Монгол Улсын нийт гадаад өр 6 их найдаар засгийн тэр дотроо засгийн газрын өр бас 6 их найдаар нэмсэн байгаа. Тэгэхээр энэ нийт өрийг өнөөдөр Монгол Улсын засгийн газрын гадаад өр дангаараа бараг 100% эзэлж байна. Тэгэхээр энэ мөнгөөр Монгол Улсын засгийн газар юу хийвэ? Өнөөдрийг хүртэл туу цайжилж байгаа ажлууд дандаа 12-оос 16 онд Ардсан намын засгийн газрын үед хийж хэрэгжүүлж эхэлж ирсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын дуусаагүй ажлуудыг өнөөдөр дуусгаж туу цайжилж байгаа. Дээр нь өнөөдөр одоо маш олон төслүүдийг хөдөлгөж ярьж байгаа боловч нэг ч төсөл хөдөлсөнгүй. Тэр бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгдээгүй. Тэр Улаанбаатар хотод өмхөдөө баригдаад өнөөдөр цэвэрлэх байгууламжийн ажил аль эрт эхэлнэ гэсэн. Одоо болтол тендерч зарлагдаагүй, ажил нь ч эхлээгүй ингээд сууж байна. Өнөөдөр бодит үзүүлэлтээр бол Монгол Улсын нийт гадаад өр 6 их найдаар тэр дотроо Монгол Улсын засгийн газрын гадаад өр яг энэ өртөө тэнцсэн хэмжээгээр буюу мөн 6 их найдаар өссөн үзүүлэлттэй байгаа. Статистикийн байгууллага болон холбогдох бусад одоо их усруудаас та бүхэн өөрсдөө шалгаад нэгтлээд үзэж болно. Энэ дээр бичигдсэн бүх тоо баримтууд бүгд өөрсдөө яг одоо Албасны их сурвалжаас авсан тоо баримтууд шүү гэдгийг та бүхэнд бас зориуд хэлье. Анхаарал тавьсан баярлалаа.